Амгалан морил уу? За амгалан тайваа. Би тэдэд айгүй гоё асуулт гарч ирээд. Та уу онгодууд болохоор цаг хугацаа байдаггүй дээд тэнгэрээс иржээ. Тэгэхэд болохоор бид болохоор цаг хугацаа үйлчилдэг дунд ертөнцөд өвөө амьдарч байна. Одоо наадах шинжлэх ухааны талаас яар. Аргын талаас. Сүнс гэж байдаг гэдгийг шинжлэх ухаанаар 100% баталчихсан байдаг юм байна л да. Тэгээд бидний сүнс болохоор цаг хугацаагүй газраас ирсэн, одоо болохоор бид нар цаг хугацаанд захирагдаад явж байгаа. Тэгэхээр цаг хугацаагүй газраас ирсэн болохоор өнгөрсөн одоо ирээдүйгээд ямар ч үед тэгээд яваад төрч болно. За тийм. Одоо та нар бол нэг ёсоор тэнгэрээс илгээгдсэн ариун сүнснээс үүдэлтэй байх нь шүү дээ. Ямар нэгэн чиг үүрэг авч илгээгдсэн байна. Тэнд эргэлдэх цаг хугацаа оршил гэж байхгүй байх нэ дээ. Эхлэл гэж байхгүй гэсэн газар гэсэн. Тэндээс та нар энэ хөрс дэлхийн эргэлтийн захиргаан донд орж ирж байна. Тэгэхээр нэг нь ингээ өрнөд яваад байна да. Гэтэл ихшээдэг хүч нь болохоор нэгэн хэвийн байдаг. Яаж илгээгдэж, ямар үед гэдг нь бас гайхалтай биш гэж үү. Магад бүгд ингээд захиргаанд байна шүү дээ. Ямар нэг юм ихэлсэн бол өрнөж яваад төгсдөг, тийм үү? Тэгвэл цаг хугацаа гэдэг дээр ингээд захирагдаж байгаа бол энэ гурван зүйл өнгөрсөн одоо ирээдүй чинь зэрэгцээд оршиж байх боломжтой гэсэн үг. Тэгэхээр одоо бид нар энэ 21-р зуунд төрлөө гэж бодоход дараа ямар нэгэн төрлийг оллоо гэж бодоход нөгөө газраас нь цаг хугацаа байхгүй юм чинь тэгээд өнгөрсөн 14, 15 дугаар зуунд ямар нэг амтан болоод өрг боломжтой байгаа гэсэн үг. Байлгүй яах вэ? Даалгавраа гүйцэж чадахгүй бол буцаагаад явуулдаг шүү дээ. Гэхдээ та нар тэрэн дээр ойлгохгүй байдаг. Заавал ингээл тэнгэр бурхны хооронд очино гэсэн үг биш байх нэ шүү дээ. Дурсамжийн арилгаал эхлэл өрнөл төгсгөлтэй бол эхлэл рүү ч явуулж болно гэсэн үг. Яагаад гэвэл тэр зүйлийн бас нэг бүрэлдэхүүн хэсэг болно гэсэн үг шүү дээ. Тэр өрнөлөөр ингэж явсаар оргилдоо хүрнэ гэсэн үг. Нэг ёсоор энэ бол эрчим дамжуулах ажил байх нэ шүү дээ. Та хоёргийн. Тэгэхээр өмнөх төрөлтүүдийн үед төрөх боломж байгаа гэсэн үг. Тэр чинь өнгөрсөн юм чинь. Тэр бол шийтгэгдээ дууссан газрын зүйл учраас бас боломжгүй. Зааг нь бэлдсэн байх шүү дээ. Тэгээд онгодууд орж ирдэг сонирхолтой зүйл байгаа байхгүй. Бидний ертөнц бол цаг хугацаанд захирагддаг ертөнц. Тэгээд танаа онгод өгд нарын байдаг ертөнц цаг хугацаагүй газрын ертөнц. Тэгээд цаг хугацаагүй газрын онгодууд яаж энэ цаг хугацаа үйлчлдэг газар руу нэвтэж орж ирээд байна вэ? Тэрийг сонирхолтой асуулт байхгүй юу? Дахиад асуудаа. Ерөөсөө ойлгохгүй. Бид өвөө болохоор цаг хугацаа үйлчлдэг ертөнцид бид өвөө амьдардаг. Тэгэхэд онгодууд болохоор цаг хугацаа үйлчлдэггүй дээд тэнгэрт байдаг. Тэгэхэд цаг хугацаа үйлчлдэг газрын онгодууд яаж цаг хугацаа үйлчлдэг газрын ертөнц рүү нэвтэрч ороод байна вэ гэдэг асуудал байна. Дээр нь байгаа. Үгүй удам гэдгээр дамжиж болно. Удмын өвөг дээдсүүд гэдэг чинь одоогийн та нарын өвөг дээдсүүд гэсэн үг шүү дээ. Түүгээр баримжаалж орж ирж болно гэсэн үг. Та нар хэр нэгэн хүн төрөлтөн үүссэн л бол тэрний нэгний удмынх нь үргэлжил ингээл явсаар л байгаа. Энэ болгон та нарын ясанд бий, чөмгөнд бий гэсэн үг. Гарал үүсэлд бий гэсэн үг. Өвгөр бол болж дамжин орж ирэх боломж нэгддэг. Өвөө ойлголоо. Үүсгэгч нь явцын дундаа орж ирж болно гэсэн үг юм. Өөрийнхөө одоо үргэлжлэл дээр тэндээс бас тоолол юмыг мэдэрч наашаа цаашаа орж гарах үүд нэгдэнэ гэсэн үг. Өвөө зарчмыг ойлголоо л доо. Бид бол танихгүй ой мод руу орох юм бол бид төөрхөндүүд болохоор
ямар чулуу тавина эсвэл нэг мод үйд юм уу тэмдэглэгээ тавьдаг байхгүй юу? Тэмдэглэгээ тавьдаг. Тэгээ яагаад бол би төөрхгүнд бол тэгэхээр хэрвээ онгодын тухайн үр удам үргэлжлэж явах юм бол өөрөө тэр бидний хар нэг тэмдэглэгээ гэдэг зүйлээрээ тэг буцаж тэр өөрөө өөртөө үр удмаа олоод онгодоо залгардгаа гэсэн үг үү? Тийм ээ. Тэгээд тамаг болно шүү дээ. Тэгвэл нөгөө удны бус онгод гэж байдаг. Тэд нар яаж оож ид юм бол? Тухайн үеийн эрт чадлаас хамаарна шүү дээ. Түүнийхээ чадлаас давсан хэмжээнд хүрэх үед. Бусдад нөлөөлөх чадамж өссөн үед гэх юм уу да. Зөвхөн удмынхаа үйл хэрэгээс ч хэтэрч байна гэсэн үг. Тэгвэл та нар зарим үед өнгөрснийг зөвдөлдөг. Зарим үед өрнөлөө зөвдөлдөг. Зарим үед сэтгэгч зөвдөлдөг үе тохиолдож байсан. Байсан. Тэгэхээр үүн дээр бас нэг гайхалтай зүйл бий. Та нарын сүнс гэдэг зүйл яг та нарын өмч мөн үү? Биш байж болно. Бид нар яг бүтэн тэрийг одоо ингээд яг хатаа дээр ирэх гэдэг. Бүтэн хянж байгаа эрхэн байхгүй бид нар одоо ингээд өөрсдөө мэдлгүй маш цааш яваад байгаа болохоор өөр зүйлийн эрхмэл байгаа гэж ойлгож бас болох юм тийм үү? Тэр сүнс гэдэг эрчим нь тэгвэл бие захирагддгүү гэвэл өнгөрсөн өөр газар л ууч зөрүүтэйгээр шилжиж болно гэсэн үг юм. Тэрийг зохицуулахын тулд та нарыг заавал унтаж амар гэж шаарддаг. Тэр зуур өөр амьдралыг эхлүүлж байж болно гэсэн санаа юм. Тэгээд хүмүүс унтдаг юм уу? Тэгээд л сүнс бол амархгүй. Харин махан бие амардаг нь сонирхолтой биш гэж үү? Сони юм биш үү? Би өглөө босч яхад өөр нэгэн зэрэгэлдээд байгаа хүн унтчих жишээтэй. Би ирээ унтаж амарч яхад өөр нэг зэрэгэлдээгийн хүн босч явах байх жишээтэй. Сони юм биш үү? Тэгээд зүүдээ эргэж санахад ягаад ажилттай санагтаад идэм бол? Амны ажилттай. Тэгээд босонгуудаа тэгчихгүй яавдаа гэд дараа нь бодонгууд шал утгагүй хаяа гээд. Зарим нь тийм байж болно. Зарим нь болсон явдлаа зөвдөлдөг хүмүүс ч байдаг. Зарим нь төсөөрхөлтэй холбоотой ч байдаг бол зарим нь өөр ертөнц рүү шилждэг талаараа үн хэлж байна шүү дээ. Хүн заримдаа дурсамжаа зөвдөлдөг гэсэн үг. Заримдаа айцаа зөвдөлдөг, төсөөлөлөө зөвдөлж болдог. Гэхдээ тэр зуур биш чинь биш, сүнс чинь ийш тийшээ тэнээд яваад байгаа нь сонирхолтой биш гэж үү? Бас нөгөө талаар оюун бодол гэдэг зүйл чинь энд байгаа. Тэр дурсамжаа ухаж байж болно. Төсөөллийг ашиглаж байж болно гэсэн үг. Зөвлөнө гэдэг нь бас сүнс нь гараад явахаараа зөвлөнө гэсэн үг биш байх нэ. Бас ялгаатай. Тэгж ойлгол хамаагүй дээр. Тэгвэл хүн айцаасаа болоод хaalт арддаг гэсэн үг. Хүн айдаг зүйлээ заримдаа зөвдөлдөг шүү дээ. Эсвэл хит их дарамтанд орох сэтгэл хөдлөлт автахаараа бас хэцүү зөвдөлдөг үе бий. Тийм үү? Гэхдээ ямар нэгэн дүр байдлаар ажилд өсч байгаа бол бас оюун бодлын төсөрхөл байхаас жинхэнэ сүнс нь өөр ертөнц рүү шилжээд яваад байна уу гэдэгтээ адилхан биш гэсэн үг юм. Яг өөр цаг хугацаа, өөр орон зайд сэрж тэр дүрээр амьдарч байгаагаар мэдрэх нь шүү дээ өөр. Ингэж үйл тэр сүнс шилжиж байна гэсэн үг. Тэрнээс энгийн зөвлөдүүдийг хэлэхгүй байх нь шүү дээ. За тэгээ ингээ явж байхад давтамж үүсдэг. Би энийг зөвдөлсөн байж тээ. Энэ явдал тохиолдлоо штэ гэж. Энийг нөгөө дежаву гэж нэрлэдэг юм л да. Энэ нь болохоор Франц үг тэгээд өмнө нь харж исэн гэсэн утгатай. Тэгээд биеэрээ болохоор тэр газар юусоо очиж үзэж байгаагүй хэнийг ягаад ч юм яаж ч харсан санагдаад чиний сайн юу байдаг энэний юу гэдгийг бүр ялцгүй сайн мэдээд идэг тийм тохиолдлууд олон биддэг. Ингэж хийж болох юм л да. За яг би тантай өнөөдөр анх удаа уулзсан байлаа гэж бодъё. Гэхдээ анх удаа уулзсан байлаа гэхэд би өмнө тантай уулзж байсан билүү дээ. Олон удаа таарж байсан билүү дээ гэж гэдэг танил мэдрэмж дотроос тухайн хүнээс төрж болно шүү дээ.
Үе Тэгээ тэр олон удаагийн тэр давцсан зүйл байгаад байгаа байхгүй дахин гээл Уудагүй юм таньс мэдрэмж идэг шүү дээ. Тэр бол мэдрэмж. Өвөө нь болохоор хэлэх гээд байна шүү дээ. Шууд оюун бодол тухайн байдал орчин яриа хөөрөөний үзэн яг давхцахыг хэлээд байгаа. Яг энийг би Энэ тохиолдолд бид ямар нэгэн зүйлээр мэдсэн байж тээ гэж. Та дандаа тэгдэг. Тэгэхээр та нар бас ирээдүгээс ч наашаа илгээгдэж болно гэсэн үг юм. Сүнснийх нь мэдээллээр. үгүй л Тэр зүг явж байна гэсэн үг. Тэгэл таараа. Хүн дурсан ч бүтээдэг амтан гэсэн шүү дээ. Түүх бүтээж байна л гэсэн үг. Тэгэхээр тэрийг бас эргэж тойрж буцаж өөрийнх нь юм дууслаа гэд буцаж ирж тэр дурсамжийн мэдээллийг бас юулж өгөх боломжтой байх нэ гэсэн үг. өвөө зарим тийм зохиол бүтээл тойрогдөг хүмүүс яаж ингээд өнгөрсөнд нь болсон үйл явдлуудыг яг тэнцээ байсан юм шиг тэгж мэдэрч бүтээлээ тойроод идэм бол нөгөө дуусч жүжиг дээр яг л байсан юм шиг. нөгөө нэг хэдэн зуун жилийн өмнө амьдарсан хүмүүс нэг ямар нэгэн уран бүтээлээрээ одоо болох хэрэгэл эднийг гаргацсан байдгийг үү? Тэгсэн. Одоо нөгөө нэг аль хэдийн өнгөрцөн болоод дууссан юмыг хүнд одоо ингээл уншихад ингээл яг тухайн үед нь очсон юм шиг тэгж мэдрүүлэхээр юмыг дүрсэлж үздэг. Тэрийг дуун ухааны тэнгэрүүд гэдэг юм. Ерөнхийдөө бол бүх зүйлийг дурсамжлан хадгалаад одоо дуу хоолойгоо тийм зүйл болсон шүү гэж мэдээ хүргэхийг хүснэ. Тэрийг тэрлэгчдэд илгээдэг гэсэн үг. Мэдээлэл болгож. Тэгвэл ийм байгаа юм шүү дээ. Та нар энд ингээд амьдарч байлаа гэхэд цор ганц хоёулур нь биш байх нь. Гэхдээ та нарын сүнс бол эрчим Тэнгэрээс илгээгдсэн. Энэ эрчим ямар ч байсан тойргоор өрнж цаг хугацаа гэдгээр өрнж явсаар байгаад буцаад эхлэл рүү, буцаад төгсгөл рүү, тэгээ тэнгэр рүү гих мэтэр ингэж эргэлтийн хүч үйлчлээд байна гэсэн үг юм. Тойрог юм. Нэгээс та нар бол тэр зохион байгуулагдсан зүйлийн нэг хэрэгсэл. Өвөө нэг сүнс амар олон махан биетэй гэж бодлоо гэсэн. Чи унтаж амарч л байгаа боломжтой гэсэн үг. Өөр дүрсээ шилжиж болох уу? Жишээ нь юу болмоор вэ? Батар. Зүүдэндээ болохоор тийм өндөр том биетэй нэлээ өндөр бараг 3 метр ч юм уу. Тэгээд өнгө нь болохоор тийм сэнхэр Аватар. Аватар. яг тиймэрхүү газар очичод ирсэн юм шиг хүмүүс нь яг тиймэрхүү. Тийм байх боломж бий. Яагаад гэвэл та нар энэ ертөнцийг таньж мэдээг байгаа. Бас таниулахыг мэдүүлэхгүй, одоо хүсэхгүй байдаг ч хүч бий. Тэгэхээр нэг шал өөр Ямар ч хэлбэр дүрсэд, ямар ч цаг хугацаанд байсан та нарын сүнс яг ажиллаа хийж байх хэрэгтэй байх нь шүү дээ. Өөрнөж оролцож байгаа л дамжаал байх хэрэгтэй. Ажлын нэг хэрэгсэл болж байна гэсэн үг. Энэ зүйл эргэлдэж явсаар бас дээд тэнгэр бурханд нь эрч хүч өгдөг гэсэн үг. Тэгээд дахиад өнөөх нь хүлээж аваад дахиад илгээд. Дахиад тойрог ирлээ, дахиад эрчим ирнэ. Сая таны ярианс ингэж бодлоо л доо. Одоо бидний амьдарч байгаа цаг ертөнцийн эргэлт хөдөлгөөн гажуудсан хүн амын тоо ихсэн. Бид болохоор энийг болохоор байгаль их дэлхийн сүүлийн цаг хугацаа гэдгийг харин Монгол тэнгэрүүд болохоор шүүлтийн цаг хугацаа гэдэг. Тэгэхээр бид ер нь төгсгөл бид болохоор нэг талдаа төгсгөл дээрээ нөгөө талдаа болохоор шинэ нэрний эхлэл хоёрын зааг дээр бид төрсэн хүмүүс гэж ойлгож болох юм уу? Заавал та нарыг ухаантай байх юм бол тэгж олноор ч дуусгаад байх шаардлагагүй шүү дээ. Та нар тийм олуулаа байна. Олуулаа дээрээ ухамсар оюун өндөр хөгжөөд эрүү тал руугаа шилжих юм бол тэр чинээгээр тэнгэр бурхтын ивэл гэдэг зүйл нь ч хүчтэй байх болно гэсэн үг. Заавал тань цөөлөх хэрэггүй гэсэн үг бол. Давхар ухамсар ухаан нэмэгдээд ирэх юм бол хязгаарыг тэлж өгч болно. Нэгсээр та нар ашигтай ажиллаж байна шүү дээ. Тэгэхээр тэдэнд давхар орон зай бэлдэж өгөх хэрэгтэй болно гэсэн үг. Заавал нэг тийм хязгаар байхгүй юм ш тэрийг сунгаж болох юм биш үү тий. Бид нар ажиллаа сайн хийх хэрэгтэй юм биш үү. Зөв. Ажиллаа сайн.
Тэрнээс дээд тэнгэрээс нь бол та нарыг хасан цөөлнө гэдэгтэй гол биш байх юм шүү дээ. Ерөөсөл орсгуудаа гайгуулж ухамсар нь уруудаад буруу тал руугаа шилжээд байгаа учраас л шүүлт гэж яриад байгаа болохоос бүгдийг чинь дааж хүлээж авахд бэлэн байдаг гэсэн үг. Нөөц болцоо хязгааргүй юм байна. Тэр мэтээр та нарын хөгжил дэвшил болоод хийж бүтээх зүйлс ч тань мэдхүүч нэмэгдэнэ гэсэн үг. Давхар тэр нөгөө тэр өндөр юу ч гэлээ тэр мэрх газруудаач очих юм билүү. Нэгэнт ухамсар оюун бэлгэн эерэг болсон учраас заавал тэр газрыг ирхшээд эзлээд хорлоод байх шаардлага болно гэсэн үг. Ингэж тань мэдэх тусмаа яах вэ? Шин чанар нь даалгавраа гүйцээж байна гэсэн үг болж дараагийнх руугаа шилжихэд амар байх болно. Ядаж нэг өмнөх төрөлтөөр чигээ үсээрээ өөрийгөө имжилдэг байсан гэсэн. Утарын төрлөө. Үсээрээ биш ирчмээ хоорондоо дамжуулж өвдсөн нэгний идэгддэг байсан гэж байгаа байхгүй юу. Үснийхээ нэг ширхгийг аваад тэрүүгээс өөрийгөө буцаж энийг ургуулдаг байсан шин нээлт ололцтой байсан байгаа байхгүй юу. Гэтэ хамгийн сонин зүйл үсэж байгаа юм. Заавал эрт хуучны домог гэдэг нэг бодит явдал гэж бидний нэг уран сэтгэмж зохиомжийн түүхэнд болохоор хүмүүс эртний хүмүүс юу ч яасан галуус, салхи, төмөр, шороо гэд тийм зүйлүүдтэй харьцаж чаддаг нэгс нэг шидийн чадвартай байжээ. Тэгэхэд болохоор тэр нь болохоор биднийхаар бол нэг үлгэр домог шиг явж байна. Тэгэхэд одооны хүмүүс болохоор зөв дал талаас бол чадвар нь бол зөв мэдрэх гэдэг чадварын хэмжээнээс бол хэтэрдэггүй. Тэгэхээр хүн төрлөختөн болохоор ингэж доогуур орсонд болохоор би ингэж бодоод байгаа байхгүй. Урд өмнө болохоор тэнгэр болон хар хүчний орд их тайм болсон. Тэгээд тэнгэр талаас ч гэсэн бас өөртөөсөө маш их хохирол амсаж өөрөө хүчин сулдсан гэж байгаа аахгүй юу. Тэгэхээр бидний өөрсдийн бас энэ иргшээж байгаа хүчмэн дайны явцаас суларсан болоод бидний цаад ивэж хүчин суулгацсан болохоор бидний чадварууд алга болсон юм болов. Ийм шүү дээ. Биднийг ч бас давхар бүр цаана хяндаг хүч эргэлдэж болно. Өвөө тэн хий. Тэр нууцаа Уу бүтээгч нь үү дээд хүч үү? бүтээгчээс ч илүү хүч байж болно шүү дээ. Өө тэгээд нөгөө би дээр хэлсэн нөгөө нэг Өвөө хүүхэлтэй. юм хэд үуч байдгийг тэрнээс илүү энэс. Тэр хязгааргүй юм уу? Цаашаа ингээд Хэлж болохгүй. Та нар чинь тийм доор байж бүр дээшээ мэдж яах юм. Эхлээд өвөөтэйгээ зууралдах хэрэгтэй. Тэгэхгүй тэрнээс илүү мэдээд эхлэвэл бүр манарсан юм болно шүү дээ. газар дээр Магадгүй өвгөд бидж бас тэдний бас нэг хэсэг байж болно. Яг та нар шиг. Тийм байна. Та нарын өвгд ээц гэж өвгд нь явж байхад өвөөгийнхэн дээр бас нэг өвгд ээц ч юм уу тийм хүчтэй зүйл хямж байвал яах вэ? За тэгсэн тэр нь бас дахиад амжаад дахиад нэг тийм зүйлд харьяалагддаг байвал яах вэ? Өвөө та тэр үчтэй баян харилцдаг уу? харилцдаг л байна. Та нар харилцаж чаддаг уу? Нөгөө Тэгэл ойлгохгүй юу да. Сая өөдөг цаг хугацаа гэж ярьж байхаас эхлэл өрнөл төгсгөл энэ бүх хугацаанд маш олон зэрэгэлтэй ертөнц байдаг юм бол энэ тус бүртний өвөө тэнгэр нь өөр болоод элчнэр илгээдэг байж болох уу? Жишээ нь бидний ертөнцийн болоор илгээх элчнэр гэх юм бол жишээлбэл эхлээд Будда, Христ, Зөөж Мухаммед, Чингис хаан гэд явж хахад өөр нэг зэрэгэлдээ нь бас өөрсдийн гэсэн бас элч нартай өөрсдийн гэсэн газар усны иргэшээч эздүүдтэй хар хүчнээс нь ч гэсэн бас ялгаагүй бас хар хүчнээсээ бас тусгай даалгавартай томилогдож ирсэн бас төлөөлөгч нартай. Тийм байж болох уу? Болно. Тэгэхээр энэ өвөө бидний нөгөө мөнх хөх тэнгэр эцэг буюу нөгөө биднийх бас нөгөө талаараас гэрэл хүч гэдэг төлөөлсөн хамгийн хүчрхэг нэгэн хүртлийн маш олон зэрэгэлдээ ертөнцүүдэд өөр өөрсдийн гэсэн элчээ илгээдэг маш хүчрхэг нэгэн байх нэ өвдөг бол Айлгүй яах вэ? Бүх юм дэс дарааллын дагуу хяналтанд байдаг. Хүчнөө сони элчнэр байгаа тахтаа дүүл тэнгэрт. Бид өөрсдийнхөө цаг яарад явах вэ? Эхлээд ойлгож Том үзье. дөөрөөр илж байгаа юм чинь бүр бидний мөхтөл байна гэж байсан юм байна гэж нэр. Пөөх тэгэхээр чинь
бид өөрсдийнхөө цаг хугацааныхаа амьдарч байгаа хүмүүсээ л элчнэр гэдэг тэд нар дээд ингэрт байгаа бахтай гэж бодоод байсан чинь Та нар нэг зүйл анзаардгүй. Та нарын нүүрний хэлбэр дүрсгэхэд тодорхой тоонд харьяалагддаг гэсэн. Хойлбор нь. Жишээ нь та нартай адилхан төстэй хүмүүс хэд байдаг бол энэ ертөнцид. Өө тэр doppelganger гэж нэрлэдэг шүү дээ. Ер нь бол тодорхой тоонд байдаг гэсэн үг юм. Ингээд цусан төлөв одоогүй нэ өөртөө нэг адилхан ихэр юм шиг харагдаад байдаг тийм үү? Өө тэгэхээр одоо миний царайг гэхэд одоо ингээд нэг гадаад ашиглах гэдэг юм. байгаа чиний хөлбөрийг харсан. Өөр оронд яг чамтай адилхан царай. Квоттай гэх юм хайш нэг юм хязгаартай хідэн тоонд гэдэг ч юм. Бас юм шүү дээ. Нэгэн талаар эхлэл өрнөл төгсгөлтэй учраас та нар энэ махан бие дуусах эсвэл дуусгаасаа ч өмнө өөр ертөнцид сүнсчин бас ажиллаа хийж болно. Өөр ертөнцид эсвэл өнгөрсөн цаг хугацаанд эсвэл ирээдүйд ч байж болно гэсэн үг. Өө ингээд өөр ертөнцид ажиллаж байгаа тэр юм миний сүнс байгаа тэр би ингээд бүр амар муугийн туйл тэгснэ. Энд болохоор би нэг тийм сайны туйл байгаад байхад тэгээ сүнсийн яах юм? Шийдэггүй яах вэ? Ямар ч байсан ямар нэгэн хувилбарт хамаарагдан шилжиж байна шүү дээ. Нэг нь хар тал руу байна, нэг нь эерэг тал руу байна гэдэг чинь сайн муу хоёрын эргэлтийн нэмэх сөрөх хоёрын дунд л оролцоод яваад байгаа хэрэг шүү дээ. Ажиллаа хийж байгаа. Тэгэхээр чин сүнс нь олон хуваагдсан байна гэсэн үг. Хуваагдсан байна. Шилжиж байна гэсэн үг. Өнгөрсөн цаг хугацаар ууч очиж болох гэсэн үг. Огт унтдаггүй бол яах вэ? Тэр бол байж болох юм. Огт унтдаггүй хүн амтан байдаг л байлгүй дээ. Тэр бол тэр сүнсэн байгаа л байна гэсэн үг шүү дээ. Тийм ч галзуурсан. Орцууд нэг сар унтуулах байх нойрны туршилт хийгээд байсан. Тэгээ нөгөө дүүл нь удаа болсон шүү. Үзлийн амир аратангууд болоо үст. Анти нөгөө Нүүр арьсан хүртэл махан байгаа мó арьсаараа байгаа нь мэддэггүй дээ. Аимшигтэй хүн аимшигтэй аратангууд болоо байсан. Нөгөө оюун санааны юм галзуурсан мэдэх тий. Тэгэхээр энэ дээр сайн тооцоолж бодох хэрэгтэй. Бас амархан зүйл биш. Энэ зүйлийн талаар судлах энэ төр гэсэн зүйл байхгүй шүү дээ. Магадлалтай арихаас өөр замгүй болж байгаа. Тий. Гэхдээ энийг араас нь явлаа гэд бас хинч баталж чадахгүй гэсэн үг. Яг тэгвэл та нар өнгөрсөн рүү явах, ирээдүй рүү очих гэх мэтийн зүйлийг мэдэхгүй. Бас энэ сүнс нь өөр ертөнцөд шилжиж байхэр өөр ертөнцөөд мэдэхгүй болоод байна шүү дээ. Тэгэхээр зарим өөрсдөд нь бол энэ төсөөлөл мэт. Зарим өөрсдөд нь бол батлагдаагүй учраас гэж тоохгүй. Зарим өөрсдөд нь бол шүтдэг шашнаас нь шал өөр зүйл ярьж байгаа учраас гайхшрах. Өгүүлсгэх хандлагатай болно гэсэн үг юм. Гэхдээ эрэл хайгуулыг сайн хийж байх нь зөв. Магад тийм зүйлийн оргил төрлөөхөд та нарын ярьж хөөрж байгаа зүйл нь амжилттай болох үед нь дурсагдах юм бэл. Харин тэр үед эзэний та нар байхгүй байх байлгүй дээ. Бай гэж бодож байгаа шүү дээ. Оо хайцсан дээр За золгуугаар өнгөрлөөч гэсэн юу гэнэ. Лав шийтгэлийн газар руу явахгүй. Хорогдоод ч гэсэн гацаад ч гэсэн үлдэнэ. Шийтгэлийн газар руу явахаар бол гацаад ч гэсэн үлдэнэ. Та шийдэхгүй яах вэ? Чи мэдэхгүй ш тэрийг. Өөрөө мэддэг юм шиг. Наас үгүй чинийх биш ээ. Өөрөө шийдэх гэдэг ашиглаж шүү дээ. Өө тэгээд ямар нэг альбом болоод идэв. Ямар сүнснүүд нь Нарийн учир би өө маш олон салаа утгатай учраас яг тийм гэсэн ганц хариулт байж болохгүй. ингээд хүмүүсийн муу адлын бөөгнөрөө тэгээд үүсдэм болов эсвэл сүнс байж байгаад хинийний сүнс байж байгаа тэгээд сүмдүүдээ харагдаад альбом болчтой юм. Эсвэл муу зүйлийн хүчинд барьцаалагдсан байж болно шүү дээ. Тийм. Эсвэл тэр чиний хэлээд байгаа муу бодол, муу үйлдэлийнхээ зүйлээр хорогдох шингэх байдал үүсч болно. Эсвэл одоо хайр бууц гэх хяналтаас алдагдаж гэх юм уу да. Тэгээд гатсан байж болно. Өө нөгөө бидний илгээлч биднийг мартаад юусхаа мартаад үлдээчүүл яах вэ? Тэр дансанд нь амьд байгаа гэсэн мэдээтэй байл яах вэ?
ихтэй өрөө хөгцсөн гэдэг. Тэгвэл гацх юм. Яавал тийм алдаа гарт юм. Сүнс нь боолцлогдохоор. Өөр нэг ганцхан энд онгод тэнгэрийн хүч гэж байхгүй. Маш олон ихий далд хүчнүүд бий. За тэгээд эерэг сөрөг гэж та нар мэдэн дээ. Сайн муу гэж гиснөө бий. Тэгэхээр ямар нэгэн байдлаар нөхцөлт байдлаас үүсэж хяналтанд орж боочлогдох боломжтой юм. Хэн болчихлох юм бол Хинж гэж. Энэ зураас идэж байна шүү дээ. Тэр тэнгэрээс илгээгдсэн эрчмийг нэг хүчин өөрийн талдаа авч хооллож байна гэсэн үг. Нэг өсөрт хэдний байх оршиход тэр сүнс хэрэгтэй гэсэн үг. Тэгж тэжээгдэж байна гэсэн үг. Өнгөрсөнд очиод амьдрдагч байж болно шүү дээ. Та нарын зарим нь эрэгтэй хүн болчихсон тууж явбал яа. Нөгөө би тэд 3D, 4D, 5D гэдээ ярьдаг байхгүй юу? Нөгөө нэг одоо хэмжээс тэгээд одоо жишээлбэл төсөөлөд үзвэл нэг ингээд зураас зурчвал тэрийг нэгдүгээр хэмжээс гээд тэгээд 2 зураас зураад дээр дорн зураад хооронд нэгээ холбочвол 2D гээд одоо тэрийг одоо ингээд нэг хавтгай дүрс. Тэрийг 2D буюу 2 хэмжээс тэгээд 2 хэмжээстэй одоо ингээд 2 дөрвөлжин байлаа гэж бодоход тэр 2 дөрвөлжин ингээд игнүүлж тавьж хагаад хооронд нь холболоо гэхэд 3D гээд буюу өндөр өргөн урттай одоо жишээлбэл бидний бие махбодод ингээд бүрлдэж байгаа 3D. тийм бийдтэй. Тэнгүүд 4D нь болохоор бүр нөгөө нэг Эйнштейн хийддгээр он юм блэ. 1800. Ямар ч хэлсэн 4D-г нь болохоор цаг хугацаа юм а гэд Эйнштейн гэдэг тийм эрдэмтэн тэрийг одоо ингээ онлоороо батлаад тэнгүүд тэр Эйнштейний батлсан зүйлийг болохоор Херман гэдэг эрдэмтэн 1908 онд тэрийг яг дахиад батлсан гэж байгаа байхгүй. Онлайн гаргацсан байсан санааг тэнгүүд энэ яг юу юм болов уу? Цаашаа гэхэд ер нь тийм дийнүүд байх болоо тэр хэмжээстүүд. Та нарын зарим нь өнгөрсөндөө очиод тодорхой даалгавартайгаар бас нээлт хийж үж болно. Ягаад гэвэл эхлэл өрнөл төгсгөлтэй гэж бол нэгэн төгсгөлийг мэдж байгаа тийм үү? Тэгэхээр маш олон өрнөлийн салаа байж болно. Боломжгүй хуйлруудын маш их олон салаа байж болно шүү дээ. Дунд өрнөлүүд. Маш их эмгэх замбраагүй олон хуйлбарын тэндээс нь аль эергийг буцааж илгээгээд шинэ арга барилаар нээгээд шинэ хөгжлийг үүсгэж өөр төвчний замыг зурж болно. Тодорхой хэмжээний дурсамжтайгаар илгээн гэсэн үг. Энэ хүнээр нь илгээж хүний биед илгээж болно эсвэл мэдээлэл болгож илгээж болно гэсэн үг. Нодгүй тэгээд шинэ нээлтийг хийж бүтээж болно шүү дээ. Тэр нь хүн төрлөختөнд эергээр нөлөөлж өрнөлийг хүчрхэг болгосон байж болно шүү дээ. Тэгвэл юу гэж бодож байна? Боломжтой санагдчих. Ер нь хүн төрөлтөн гэдэг цаг хугацаа гэдэг зүйлийг давхар тоолж эхэлснээсээ үүдэж нас нь бас богиносон байх боломжтой. Тэр хэрээр л хүмүүсийн нас богиносон. Тоолж эхлэхээр одоо төвшин ухарч ийн гэсэн үг. Бид нэр чинь AD буюу AC буюу Христийн тооллоор явдаг үстэй бид нар ч болохоор Христ төрсөн үеийг ч болохоор шинэ он цаг гэж эхлэл гэж үзээд тэгээд би чинь Христийг төрснөөс хойш одоо болохоор 2026 оноо гэсэн үг. Одоогийн тоол цаг гэдэг чинь Христийн тоолоо дээр Христийн тооллоос өмнөх тэд үе ялгаж манай яг юм өгдөх гээл. Христийн дараа Танаас тэгэл манай тэдтэй насныхан тийм ийм гэл бие биенээ хараал хөгсдөд байдаг шүү дээ. тэгдэг үү? Бараг 30 хүртэл бараг 30-тай. Тэгээд манай үеийнхэн ийм байсан. Та нар одоо тийх ёстой. Таах ёстой гэдэг. Харин тэгэл одоо та нар тэгээд 30 хүрэхгүйгээр 18 дээр л гацхгүй юу яадгээ. Энэ дээр харагдах байдал та биш. Эсвэл одоо намблаг хөгшин дүр үсэхтэй биш байх юм шүү дээ. Оюун ухамсарчин л сүнс чинь хөгшрөхгүй юм бол оюун ухамсарчин яах вэ? Шинэлэг залуу байх л болно гэсэн үг.
Ямар нэгэн байдлаар хөгсөж байна гэдэг бол тэр яаж Шинийг сэтгэхгүй. шинэлэг байдал орхисон байж болно гэсэн. Би болохоор хөгширж ийн гэж бодох чинь тухайн хүн өөрийн муу бодол санаа, атга санаа тийм зүйлдээ автаад ирэхээр яг тийм өөрийн бодол санаатай тохирсон яг тийм хүний муу бод санаа нь суусдаг альбан гэж байгаа хүч. Тэр хүч нь өөртөө нэрээ тухайн хүнээс идэж хооллоод байгаа учраас хөгширдэг гэж ойлгоод байсан шүү дээ. Хүмүүс өөрсдөө л хооллдог шүү дээ. Өөрсдөө хөсөж хоолн болохыг зөвшөөрдөг. Тэрнээс шууд өгөө дайраад идчихдэггүй гэсэн үг үү? Зөвшөөрөл авдаг. Энэ хорвоо дээр хийд өртөнд маш их бий. Тэгэхээр зарим нь асуудаг нь ч байна, зарим нь хүчээр эзэмддэг гэж байна. Тэгэхээр нөлөөнд автахгүй байх чадамжийг хэлээд байгаа юм шүү дээ. Энд биеийн өвдлөөхөд өөрийгөө эдгэрч хангаах чадвартай байх хэрэгтэй. Онгод тэнгэрүүд ингээд цаг хугацаагүй орон зайд ингээд байгаа штеп үү. Тэгэнгүүт тэд нар ингээд цаг хугацаатай одоо ингээд бидний ертөнцийг одоо ингээд өөрийнхоороо ингээд цаг хугацааг нь удирдаад байна гэх юм уу. Тэгэхээр дээр нь болохоор альсгүй болвол тэгээ юу гэж хэлэх юм бэ? Та нарт хариуцж харж явдаг удам гэж бий. Өвөг дээдс гэж бий. Тэд нь харж ивэж явдаг. Тэгэхээр зарим нөхцөлд болзошгүй байлаас сэргийлэх боломжтой гэсэн үг. Тодорхой нэгэн даалгавраа гүйцээл гэж л тэгж харж ивэгээд байна шүү дээ. Өмнө нь өвөг дээдсүүд чинь чадчихад дараагийн үргэлжлээ бас чадаасаа гэж тойрж ивэж яж болно гэсэн үг. Энд чинь тэр чигээрэл багийн ажил болно гэсэн үг. Явцын дунд та нар ч бас өвөг дээдс болно. Одоо бид оюун ухаанаа хөгжүүлээд өөрсдийнхөө удмынхаа өвдөдтэй холбогддог. Болно. Гэхдээ нөгөө нэг сүүлийн үед нэг ямар нэртэй хүмүүс гэдэг. Гэхдээ ингээд өвөг дээдсэнд холбогдож өгүүлдэг гэх юм уу. Хоорондоо ингээд зууч хийдэг. Тиймэрхүү зүйл яваад идэг. Тэгэнгүүт тэдэргүүгээр зүгээр л угаасаа л одоо яасан тэр одоо ген мэдээлэл нь байгаа юм чинь. Тэгээд тэдэргүүгээр л холбогдчихвол ер нь яах вэ? Харин тийм болох хэрэгтэй. Тэр нь өөрсдөд чинь амар. Цаг нь болоогүй байхад хин нэгнээр дамжиж та нарын өвөг дээдс наан цаана болох нь дэндүү аюултай. Яагаад вэ? Яг гэвэл та нар өөрсдийнхөө өвөг дээдс эсгэж мэдэхгүй. Энэ олон хийд өртөө зүйлийн юуг нь хэн гэж яаж ялгах юм бэ? Тийм байна. Тэгэхээр тийм дундын зуучийн нөхдүүд нь дэмий. Өөрсдөө энэ зүйлтэйг холбогдох чадамжийг олох хэрэгтэй гэсэн үг. Энэ хорвоогоор дүүрэн хийд өртнүүд бий. Маш их сайн муу гэд. Ганцхан онгод дээдсүүд нь л ивэгээд яваад байдгийн биш гэсэн шүү дээ. Гэтэл та нар тэрнийх алийг гэдгийг нь мэдэхгүй байж өвөг дээдс минь гээд хэн нэгний зааж өгсөн юмар явах нь мунхаг хэрэг бол. Тийм байна. Өвөг дээдсэнд байх боломж магадлал нь маш бага юм биш үү? Тэр яг уулзуулж байгаа хүн яг учруулж байгаа хүн өөрөө яг ямар зүйлтэй нөхсөн гэж та нар мэдэхгүй шүү дээ. Өвөө тэгээ яаж холбогддог болох юм? Оюун ухамсараа ашиглал. Бас цагаа хүлээ. Одоогоор цаг нь биш. Нийтийн байдал өөрчлөгдөж шинэлэг болох, ахиц дэвшилтэй болох үеэ хүлээ. Түүнээс одоо битгий хай. Тэгтээ хүнд бас өөрт мэдрэмж орж ирээд байдаг штеп. За одоо манай уулзаж үзээгүй, ярилцаж үзээгүй тэгсийг нэ заа үз манай удны тэр өвөг дээдс чинь нэг иймэрхүү заа авиртэй. За үз миний нэг тэддэх үйл байх нэг иймэрхүү нэг хэцүү хүн ааштай нөхөр байхаа гээл. За мундаг мэддэм байна. Мэдгүй зүгээр таамаглаж байгаа ахгүй. Гэтэ байн дахин давтагдаж орж ядаж тэгэж давтагдж орж ирж байгаа л яах вэ? Дахин давтагдаж орж. Тэрийг байнга хөгжүүлээд байх хэрэгтэй гэсэн. Тэгэхээр төвлөрөл энэ чухал шаардлагатай бах тийм. Оюун бодлоор одоо үгээ хэлж хийж болох уу?
зөвлөгөөгөө. зөвлөгөөгөө тийм үү. Болно. Гэхдээ нэлээд сайн төвлөрөх байдаг байхгүй та. Гэхдээ би ч нэг сайн биш. Энэ сайн мэддэм байна. Нөгөө амар мундаг Зүгээр. Зүгээр дахин өвөө юу ойлгомж ингээд тэнийг хүн ч ойлгомжтой дахин давтагдаж орж ирж байгаа тэр мэдрэмжийн зүйл байна гэдэг чинь холбоос байж байгаа гэсэн үг. Мэдрэмжийн хүний мэдрэмж гэж байна. Далд хүчний мэдрэмж гэж байна. Төсөөллийн мэдрэмж гэж байна. Аха. Янз бүр. Тэгэхээр яаж ялгаж сурах вэ? дахин орж ирж байгаа холбоос. Надад болохоор яг нэг тийм аюул дүртгэгүйд ч юм уу тэр сэрэмжлүүлэх үед илүү тодортой юм шиг санагдав. Тэгэхээр хүн болгоны хондоо учраас та нар өөрсдөө л хичээж тэрийг барьж авна гэсэн үг. Тэрнээс элдв бусын тийм наан цаана өвөг дээдстэй чинь уулзуулж учруулна гэдэг зүйлээс хол бай. Та нарыг тэнэг болгоно. Та нарын оюун ухамсарч бас түүнийг хүлээж авахд бэлэн биш. Тэгэхээр нөгөө юу болдог вүлээ? Тарихгүй хүн болно л гэсэн үг. Сэтгэхэ бол. Эрэл хайгуулаад зогсоно гэсэн үг. Тэгээ хин нэгний боолвол. Ер нь альва зүйлийг өөрийн биеэр мэдэрч түүнтэй холбогдож чадаж байж л мөн эсхийг шийднэ. Туршиж байж. Тэрнээс за маа чамд дамжуулсан ши одоо чи тэрийг ол гэтэл өнөөх нь буруу талын зүйл үйл яах вэ? Тэгэхээр одоо цаг үед тийм юмыг зуучилж байгаа бол өвөн шууд үгүйсэх нэ. Цаг нь болоогүй. Дээрээс нь ухамсарын төвсөн чинь хэрэг лээ. Гिचхэд ямар хүнээр цагаа толвол чи өөрөөж дээд тэнгэр өвөг дээдстэйгээ холбогдох нөхцөл байдал үүснэ. Гэтэл яхаараа хин нэгний тусламж хэрэгтэй гэж. Тэгэхээр энэ зүгээр л нэг залим ихний л ажил. Харвогийн олон хийд үртнээс нэг нь маяг л шившээд илгээхэд тэр хүн шууд итгэх нь шүү дээ. Ядаж байхад тэрийг өөрөө мэдэрч таних чадамж байхгүй. Тийм зүйл суугаагүй учраас шууд л хүлээж авна. Тэгэл болно. Аим биш. Тэгэхээр ийм тоглоомудаас хол байх хэрэгтэй. Дундаас нь зовчдөг гэдэг энийг хувилбар юм шиг барав. Тийм ээ. Яана. Тэр чигээр л харж даасан ивэсэн тэнгэр юутай батал бүгдийн сорно гэсэн үг шүү дээ. Шимэгчлэн. Тэгэхээр та нарт захих зүйл бол эхлээд та нар өөрсдөө төвлөр. Өөрсдийн дахин давтагдчихгүй чанараа ашиглаж холбогдох арга барил мэдрэмжийг суулга. Бас турш. Эрэл хайгуула хай. Өөрийн арга барилаар. Хэн нэгний тусламжгүйгээр гэсэн үг. Тэгж чадаж байж л бэлтгэгдэнэ. За өвөөгийнх нь айлдах зүйл болжээ. Гэлалаа. Лалаа.